За таар царайлгаад бэлнэ. Өмнөх дугаард бид докторийн хамгийн аюултай тайсан болох даалыг хэрхэн төрсөн тухай ярилцсан бол даалыг гарч ирснээр доктор хүний хувь заяа бүрэн өөрчлөгдөж эхэлсэн юм. Үзэгчдийн тоо өсөж, сонин хэвлэлүүд докторийн тухай бичиж, дааликийн тоглоом зурагт хуудас хүртэл худалдаанд гарч эхэлсэн байдаг. Энэ бүхэн доктор хүү зөв замдаа орсныг илтгэж байсан юм. Гэхдээ энэ амжилт удаан үргэлжлэх хэсгийг тухайн үед хинч мэдээгүй. Учир нь камерын цаана өөр нэг асуудал аль хэдийн эхэлчихсэн байсан бөгөөд доктор хүүгийн дүрийг бүтээсэн Вильям Хартнеллийн эрүүл мэнд өмнөхөөсөө дордож эхэлсэн байдаг. Эхэндээ энэ нь бусад төдийлөн анзаарагдаагүй бөгөөд олон хүн ердийн ядаргаа болов уу гэж бодсон байдаг. Гэвч зураг авалтын явцад нэг зүйл айжмаар давтагдж эхэлсэн нь Вильям Хартнелл үгээ мартах болсон юм. Зарим үзэгдлийг бүр дахин зураг авах шаардлага гардаг болсон байна. Тухайн үед доктор хүү ихэнх ангиа бараг амралтгүй шахам үйлдвэрлэдэг байсан бөгөөд нэг анги телевизээр гарахын зэрэгцээ дараагийн ангийн зураг авалт хөндлөж байдаг байсан учраас хуваар маш шахуу байсан юм. Тиймээс зураг авалтын багахан саатал хүртэл дараагийн ангиудад нөлөөлөх эрсдэлтэй байсан юм. Энэ нь зөвхөн Вильям Хартнеллийн асуудал байгаа болсон юм. Доктор хүү бүхэлдээ эрсдэлтэй нөхцөл байдалд орсон гэсэн. Тэр үед телевизийн ертөнцид нэг ойлголт бараг өөрчлөгддөггүй байв. Гол дүрийн жүжигчид явбал их ихтэй цувралж мөн дуусдаг. Өөр жүжигчин авчирна гэдэг үзэгчдэд огт өөр цуврал үзүүлж байгаатай адил зүйл гэж үздэг байсан юм. Тиймээс BBC-гийн өмнө маш хэцүү сонголт тулгарсан байдаг. Нэг талд нь саяхан амжилтанд хүрч эхэлсэн доктор хүү, нөгөө талд тэр амжилтын нүүр царай болсон Вильям Хартнелл. Энэ асуудлыг шийдэхгүйгээр цуврал үргэлжлэх боломж бараг байсангүй. Вильям Хартнеллийн эрүүл мэндийн асуудал улам тодорхой болохын хэрээр BBC нэгэн хэцүү нөхцөлд нүүр тулсан нь доктор хүү хэдийнэ тогтсон үзэгчтэй болсон байсан ч цувралын гол дүрийг цаашид хэрхэх вэ гэдэг асуултанд хэн ч тодорхой хариултгүй байв. Өөр жүжигчид авчирч яг ижил дүрийг үргэлжлүүлэн тоглоулна гэдэг бараг туршигдаагүй зүйл байсан гэдэг. Тиймээс доктор хүүч энэ жишгээр дуусах магадлал маш их байсан юм. 1966 онд доктор хүүгийн продюсераар Инес Ллойд ажиллаж байв. Тэрээр цувралыг үргэлжлүүлэх арга замыг хайж эхэлсэн ч Вильям Хартнеллийг өөр жүжигчнэр зүгээр л солих нь хангалтгүй байлаа. Хэрвээ ямар ч тайлбаргүйгээр шинэ жүжигчин гарч ирэх юм бол үзэгчид түүнийг доктор гэж хүлээж авахгүй байх эрсдэлтэй. Иймээс өөр шийдэл хэрэгтэй болсон юм. Доктор өөрөө өөрчлөгдөж чаддаг бол шинэ жүжигчин гарч ирсэн ч түүхээ өөрчлөх боломжтой. Энэ санаа тухайн үед маш зоригтой алхам байсан юм. Учир нь өмнө нь ийм аргаар гол дүрээ сольж байсан алдартай телевизийн цуврал бараг байгаагүй бөгөөд BBC-ийн хувьд өөр сонголт ч төдийлөн үлдээгүй байсан юм. Нэгэнт доктор хүүг өргөжлүүлэхийг хүсэж байгаа бол үзэгчид хүлээн зөвшөөрөх шинэ тайлбар олох шаардлагатай болсон юм. Үүнээс үүдэн доктор энгийн хүн биш, тиймээс амьдрал нь дуусах мөчөд биеийг нь өөрчлөгдөж шинэ төрхтэйгээр аялаа өргөжлүүлж чаддаг байхаар зохиолдоод тусгасан байдаг. Өнөөдөр бид үүнийг regeneration гэж нэрлэдэг. Гэхдээ тухайн үед энэ нэр томьёож хараахан хэрэглэгддэггүй байсан бөгөөд энэ нь зүгээр л доктор өөрчлөгдөн шинжлэгдэж байгаа үйл явдал байв. Ингэснээр докторийн дүрийг бүтээх дараагийн жүжигчнэр Патрик Трутон сонгогдсон байдаг. Тэр Вильям Хартнеллийг дуурайхыг хүсээгүй бөгөөд харин доктор бол нэг хүн биш, цаг хугацааны явцад өөрчлөгдөж чаддаг дүр гэсэн санааг өөрийн тоглолтоор харуулахыг зорьсон юм. Иймээс хоёр дахь доктор эхний доктороос зан аран шингийн хувьд нэлээд ялгаатай болсон юм. Илүү хөдөлгөөнтэй, илүү хөгжилтэй, заримдаа бүр өөрийнхөө төлөвлөгөөг хүртэл бусдаас нуучдаг. Гэхдээ хамгийн чухал нь тэр одоо ч доктор хэвээрээ байлаа. 1966 оны 10 сарын 29-нд цацагдсан The 10th Planet цувралын 4-р ангид үзэгчид телевизийн түүхэнд өмнө нь бараг хараагүй дүр зурагтай авчирсан юм. Вильям Хартнеллийн доктор аажмаар бүдгэрч түүний оронд Патрик Трутон гарч ирж ирсэн байдаг. Хэдхэн секундын энэ үзэгдэл дараагийн хэдэн 10 жилийн докторийн үндсийг тавьсан байдаг юм. Учир нь тэр мөчөөс эхлэн докторыг нэг жүжигчин биш, харин олон өөр жүжигчин өөр өөрийнхөө бүтээж болох дүр болгож чадсан байдаг. Энэ шийдвэр зөвхөн Вильям Хартнеллийн асуудлыг шийдээгүй, мөн доктор хүүг ирээдүйд дахин шинжлэх боломжтой цуврал болгосон байдаг юм. Ийхүү доктор хүү хамгийн том сорилт даван туулж чадсан байдаг. Хэрвээ энэ шийдвэр гараагүй бол өнөөдрийн бидний мэдих доктор хүүч өөрөөр бичих байсан байх. Харин энэ өөрчлөлтийг үзэгчид тухайн үед хэрхэн хүлээж авсан бол Патрик Трутон үнэхээр докторийн аяллыг амжилттай үргэлжлүүлж чадсан нь. Энэ тухай дараагийн аяллаараа хамтдаа ярилцгаая. Энэ хүртэл Story Portal байла. Баярлалаа.